Улсын хурлын гишүүн улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрва, улсын хурлын гишүүн Баттөмөр, улсын хурлын гишүүн Жавхлан нар Дархуулын аймагта ажиллаж байгаа илээ. Энэ хүрээнд өнөөдөр Дархан цэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани, Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, төвийн бүсийн салбарын удирдлагууд ажилтан албан хаагчдад уулзаж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, олон улсын валютын сангийн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг өгч, дээрх байгууллагуудын ажилтнуудын сонирхсан асуултуудад хариултыг өгсөн юм а. Манай энэ ажилчдын одоо 70% нь хүнд нөхцөлд ажилладаг. Энд ажиллаж байгаа улсууд 65% юу яах вэ? Үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд Монгол улсын эрчим хүчний салбарыг оруулаач хаяа гэдэг ийм хүсэлт. Эрчим хүчний үнийг төрөөс хатуу барьж, хатуу зохицуулж, хатуу тогтоож байдаг учраас тарифаас болоод бид нар ийм хэмжээний алдагдaltaй байна шүү дээ. Тэгэхээр энэ тарифыг ядаж биднийг нэг алдагдaltaгүй байх хэмжээнд зохицуулж өгөөч. Тэтгэврийн нас 2018 оны 1 сарын 1-ээс эмэгтэй 60, эрэгтэй 65 болж туйланд өөрчлөлт орсон. Энэ тэгээд хэвийн бус нөхцөл болон хүнд, халуун, хортой нөхцөлийнхэн яаж орж байгаа вэ? Зөвхөн одоо энэ тэтгэвэр нэмэх тухай, тэтгэврийн насыг нэмэх тухай ийм хууль бол гарсан 18 оны 1 сарын 1-ээс. Гэхдээ энэ дээр зүгээр нэг ийм ойлголт байгаа манай иргэдэд. Ямар ойлголт байна вэ гэхээр бол 18 оны 1 сарын 1-ээс эхлээд ерөөсөө эрэгтэй 65, эмэгтэй 60 болчих юм байна гэж. Энэ үл тийм биш шүү. За ер нь үндсэндээ 26 онд эрэгтэй нь 65, 39 онд эмэгтэй нь 60 хүрчээд тэтгэвртэй гарах ийм нөхцөлтэй. За эхний удаад бол жишээлх юм бол 18 оны 1 сард би жишээлх юм бол тэтгэврт гарах байсан бол одоо 6 сараар хойшлоод 18 оны 7 сард тэтгэвртэй гарна. За ер нь бол энэ тэтгэврийн нас бол ингэж шатлалтайгаар одоо 10 орчим жилийн хугацаанд шатлалтай явагдаж ингэж нэмэгдэх ийм нөхцөлтэй. За хөдөлмөрийн хүн тортой нөхцөлийн талаар манай одоо яхан арга байхгүй та нарын одоо хамгийн гол сэдв. За энэ бол хөдөлмөрийн хуулинд байгаа ямаараа зохицуулагдаад явна. А одоо мэдээж энэ хууль гарсантай холбогдуулаад хөдөлмөрийн хуулинд тодорхой өөрчлөлт орох асуудал яригдах байхаа. Тэгэхээр бид нар бол энэ хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярихдаа яг энэ хүнд хортой нөхцөлийн асуудлыг яах вэ гэдэг юм дээр бас төр тодорхой бодлоготой байх болов. А бид нар ч гэсэн энэ хуулийг хэлэлцээд явах үед бол их хурлын гишүүдийн зүгээс нэгэнт одоо бас 5 хүнтэй бол санал бодлыг чинь сонсгосон учраас аль болохоор одоо энэ хуучин нөхцөлийн хадгалах чиглэлээр бол бид нар анхаарлаа хандуулнаа. Нэг. Хоёрдугаарт нь бол мэдээж энэ тэтгэврийн нас хүнд хортой нөхцөлтэй холбоотой асуудлаар бол бид нар Монгол орны эдийн засаг үргэлжийн мөнгөд ингэж одоо нөгөө хүнээс хараад гойд түүсэн хിവэрэ байхгүй байх. Эдийн засаг сайжрахын хэрээр бол мэдээж энэ яг хүн тортой нөхцөлд ажилладаг иргэдийнхээ яг тухайлсан одоо бас нийгмийн халамж шаардлагатай байгаа хэсэг рүү тавьдаг анхаарал бүх юмнуудаа бол буцаагаад хэвийн хэмжээнд оруулах өшөөж хөнгөлөлтийг харах тийм боломж улсын эдийн засагт бүрдэх байхаа гэж ингэж бодож байгаа. Биднээс одоо мэдээж бидний явуулж байгаа бодлого эдийн засгийн өсөлт хүртээмжтэй эдийн засгийг бий болгож чадах хэсгээс энэ зүйл хамаарх асуудлаа. За сургууль цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс засварын мөнгө авч байна. Улсаас төсөв байдаггүй юм уу гэж. За энэ нэг ийм яриа бол ерөөсөө одоо намайг засаг дарга хэлцээний дарга байх үед л байн гаригддаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ уг нь нэлээд одоо хомигдсон. Энэ хүүхдүүдээс засварын мөнгө энэ төр авдаг ямиг бол бас нэлээд хямгдсан шүү. Бас нэлээд одоо арга хэмжээ авах юм хатууруулсан. Энэ жилээс дахиад одоо иргэдтэй уулзахаар ганц нэг ийм асуулт ирдэг болж байна. Бодвол энэ ахаад үргэлжилж байгаа юм байна. Энэ бол болохгүй. Пөрөөсийн татвар гэдэг үеийн хосломол хөдөлгөөртэй машин гэж орсон юм. Хосломол үеийн цахилгаан хөдөлгөөртэй машин татварын 50 хүртэл нэмэгдүүлнэ гэдэг үг орсон. За энэ асуудлыг бид нар бол алидийн сантайстай чинээнд тултал ярьсан шүү. Гэхдээ та нар манай Монголын ард түмний үнэхээр одоо ч амин чухал хэрэглээ. Энийг одоо ингэж өгөөч гэдэг асуудал ярихад бол тийм байхгүй л гэдэг юм. Бас энийг агаар орчны бохирдолтой холбож алидийн сангийнхан тайлбарлаж байгаа. Японууд бол одоо энэ цахилгаан хөдөлгөөртэй машинаа өөрөөсөө буцааж худалдаж аваад тэр одоо энэ хэрэгжилж байгаа аккумуляторуудыг буцаж хоргожүүлээд буцааж хэрэглэдэг ийм дүрмтэй юм байна. Бараг буцааж авахдаа иргэддээ мөнгө төлдөг. Тэгвэл буцаагаад Монголд зардсан хүнтэй урамшуул өгдөг. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо манайд орж ирж байгаа 60 хэдэн мянган брус байна гэж байгаа өшөө хосломол хөдөлгөөртэй машинуудын тэр аккумулятор хаана орж ийн вэ гэдэг асуудал өнөөдөр Монголд тун тодорхойг байгаа. Тэр маш хортой зүйл гэж байна. Ер нь бол одоо ер нь зөвмийн зэвсгээс ялгаагүй амар хортой. Энүүнийг авдаг өгдөг тогтолцоог та нар бий болгох ёстой. Эн чинь агаараас хүн амыг хордуулах зүйлүүд маш хортой байгаа шүү гэдгийг бас хэлж ярьж шахсан. Ингээ бид нар хөдөлгөөр батлагдсны дараачаар бол
7 сарын 1-ний дотор орж ирэх машинуудын татварыг буцаад төлөхөөр тэгээд 7 сарын 1-ээс хойш ахаад энэ одоо 50% нэмэлттэй татвартайгаа байхаар арай гэдэг юм тохиролцож энийг хэрэгжүүлсэн юм аа. За эрчим хүчний тарифыг бол үнэндээ танаахан өөрсдөө мэрэгжлийн улсууд мэдж байгаа. Тэр зохицуулах зөвлөлөөрөө ярьж байгаа улсын хэмжээндээ зохицуулалтаа хийгээ шийднэ үзээ. Энэ дээр бид нар хөндлөгөөс дахиж орж тэрийг ч одоо алдагдлаг болгоно, энийг ч алдагдлаг болгоно гэж энэ нэгдсэн системээр байдаг юм дээр бид нар ингэж шуурч чадахгүй. За бензиний хувьд сая хаян дарга хэлчихлээ. За яг хоёр нь бол онцгой татварыг нэмэгдүүлэхээр валютын сангад авсан. Онцгой татвараас гадна гайлын татвар, нэмэгдсэн үрдгийн татвар, замын сан гэдэг 3 татвар заана. Онцгой татвар нэмэгдлээ гэхдээ энэ 3 татварыг бас бууруулах энэ хэмжээнд нь одоо бензинийг өсөхгүй байх боломжууд бас байна. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр бензиний үн одоо буурч байгаа. Нефт боловсруулах үйлдвэрийн талаар бол бид нэр бас хангалттай ярьж байгаа. За би бол одоо сүүлийн яг энд манай аян дарагч авахланчаас ярьж байгаа. Байнгын хорооны хурд дарханд одоо байгуулна гэдэг манай жавхлан бас оруулаад бид нэр бүгд үзээд бараагүй. За дараа нь би яг нефт боловсруулах үйлдвэрийн чиглэлээр бол улсын хурлын чуулганд би 5 удаа ярьж байгаа. Хамгийн сүүлд одоо энтхийн зээл бол үтгэхгүй. Энтхийн тоног төхөөрөмж бол болохгүй. Хамгийн бодиттой төсөл бол дарханд байна. Газар нөлөө байна. Техник эдийн засгийн үндэслэл нөлөө байна. Дэд үтсэн байна. Ус нь байна. Цахилгаан нь байна. Санхүүжүүлэх одоо төслийнх нь мөнгө нь байна. Зураг төсөл нь байна. Бүгд байна гэдэг ингэж үзэж байгаа. Тэгээд дарханд байгуулах энэ төсөл бол саягчаагүй дунд нь явж байгаа. Ипотекийн зээл хязгаарээс олгож идэхгүй гэсэн. Ипотекийн зээл бол үргэлжлэж байгаа. За засгийн газар чиглэл өгсөн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан тэр тогтоол дээр ийм залт байгаа. Энэ ипотекийн зээлийн цааш үргэлжлүүлэх хамгийн оновчтой загварыг ойрын хугацаанд бий болгож амжилттай хэрэгжүүлэхийг Монгол банкны эрхлэгч Баяр Цаахан засгийн газрын тэргүүн Эрдэнэ нарт даалгасгүй гэдэг одоо ийм их хурлын шийдвэр гарсан байна. Тэгэхээр одоо энэ намрын чуулганаар засгийн газар Монгол банк хамтарч энийг эрхэн шийдэх талаар танилцуулах ёстой. Тэгэхээр одоо энэ эргэлтэд хангах хэмжээнд одоо илүү нийлүүлэлттэйгээр цааш үргэлжлэнэ гэдгийг би одоо албан ёсоор энд хэлмээр байна. Олон улсын валютын сантай манай улс хамтран ажиллах болсонтой холбоотойгоор тэтгэвэр тэтгэмж татвар зэрэг хэд хэдэн асуудалд өөрчлөлт орсон. Гэвч иргэд энэ талаар буруу тушаа мэдээлэлтэй ойлголт муу байна. Иймд одоо байгаа тэтгэврт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлэхээр хуульчилсан. Мөн хүн амын орлогын албан татвар 2.5 сая төгрөгөөс дээш цалин орлоготой хүмүүст нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь манай улсын нийт хүн амын 5% хамаатай зэрэг ойлголтыг үнэн зөвөөр авах нь чухал байгааг улсын хурлын гишүүдийн зүгээс онцолж байлаа.